Хөдөлөө ингээд FCC зарим эрэгтэй оюутнуудаас гэрчлэл авцгаая. За энэ семестр ямар байсан бэ? Юун дээр өссөн бэ? Бурхны талаар юу юм таньж мэдсэн бэ? За энэ семестр болохоор би бол итгэлээр угаасаа яг үргэлж нэг хүсэлтэй байх нь бурхантай харилцаатай байх нь яг ямар чухал юм бэ? Тэгээд бурхны яг ингээд зааварчилгаагаар ингээд зөв явах нь зөвхтөр ингээд явах нь ямар үр жимстэй байдаг вэ гэдэг талаар яг гэрчлэлтэйгээр ярьж байна. Тэгээд энэ семестр болохоор залбирлын хэлбэр дээр бол хамаагүй өөрийгөө хүссэн гэж бодож байна. Тэгээд бурхантай харилцаа ихтэй чимээгүй цаг болон Библи уншлаа. Тэгээд Магтаалын дуу зэрэгээр бурхантай нэг тогтмол харилцаж байна. За манай нэмка би тийж бодож байна. Харилцаа тал дээр илүү өссөн. Яг мэдээж хэрэг хүмүүстэй харилцаа байж чадахгүй гэсэн тодорхой хүрээлэл гэр бүлийн харилцаан дээр ч юм ингээд бурхан ингээд зэдвүүлээд ингээд тийм арга зам стратегийг зааж өгсөн. Тийж бодож байна. Тэгээд мэдээж хэрэг ээлжимэдээс сурсан сургаалуудаа ингээд амьдралтаа яг нэг өдөр бичлэг хийхээр нэг зам шиг ерөнхийдөө нэг юм Библиэд мэрэгэн ухаан байгаа гэдэгт нэг итгээд яг энийг л ингээд нэг хэцүү байсан гэсэн сафар байсан гэсэндээ ингээд нэг хэрэгжүүлээд тавтаад байвал нэг юм Библийн мэрэгэн ухаан гэж байгаа бурхан гэж байгаа гэдэг гэсэн нэг гэр бүлтэйгээ нэг юм надаас олж амартай ч нэг юм амар тайван биш байдалд орохгүй. Гэтэ тийм сайхан зүйлсүүдийг үр жимсүүдийг бас нэг амсаа байсан юм. За тэлмэг би болохоор энэ семестрийн өрөөч нөгөө campus engagement байгаа шүү дээ. Тэгэхээр их сургуулиуд дээр энд байхаас илүү их сургуулиуд дээр илүү их ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгоод тэгээ ангийнхандаа шууд ингээл бүгдийг цуглуулж байгаа сайн мэдээ ярьж чадахгүй гэсэн дээ өөрийнхөө байгаа байдлаараа арай нөгөө өмнөх семестрээсээ илүү агцтай нөлөөлсөн гэж бодож байгаа. Тэгээ ингээд ангийнхандаа зориулж юм уу явуулаад тэгээ ингээд арай өөрөөр бас ангийнхантайгаа харилцаа тэгээ нөгөө хэд ч гэсэндээ арай өөрөөр хандж байгаа. Тэгээд сургаалуудаас бас зөндөө юм ойлгосон. Тэгээд бас зөндөө нөлөөсөн зүйлсүүд байгаа. Тэгээ ерөөлтэй амьдралууд уулан дээрх сургаалууд явсан. Тэгээд тэднийг илүү гүнзгий ойлгоод илүү их ойлгож мэдээж авсан. Тэгээд ерөөлтэй амьдралын алтан дүрм олон зүйлс энэ гол